За би энэ COP17-г өөрийнхөө ойлгож байгаагаар задлаа гэж одоо бодож байгаа. Мэдээж урд урдны COP-уудын за аль улсад явагдаж ямар үр дагавар, ямар шийдвэр, өнөөдөр ямар болсон гэдэг талаар бас судалж үзлээ гэж. Тийм. Гэхдээ бүх зүйлүүдийг яригдчихсэн, хэлэлцэжсэн боловч өнөөдрийн төвшөнд ингэж балранд оройтлоо хүрсэн гэж. Ер нь бол баг бүрдэнгүй шахав гэж. Яг нь зүгээр энэ зүйлийг өнгөцгөн харах юм бол амьдрал магадгүй амтан ургамлаа хамгаалах тухай нэгдсэн үндэсний байгууллагын хурал юм шиг харагдаж байгаа. Гэхдээ би энийг өөр зүйл ингэж харж байгаа. Энэ бол хэн газрыг эзэмших тухай, хэн усыг ашиглах эрх мэдлийн тухай, хэн генетикийн нөөц болон хэн ашиг хүртэх тухай хуваарлалт. Магадгүй байгалийн хохирлыг хэн төлөх юм, хэн хохирлыг амсах юм, хэн хамгаалагчийн дүр тоглох вэ гэдэг тийм хуваарлалт гэж би одоо харж байгаа. Маш олон улсын төлөөллүүд энэ зүйлийг ярьж байгаа. Би ойлгож байна гэж. Байгаль бол нэг тийм ногоон зүйл биш гэж ойлгоод байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн суур хөрөнгө хүн төрлөختний гэж. Би түүхэн нэг юу гэдэг юм. Байгалийн эзэн юм шиг загнаад гэж. Гэхдээ тийм биш гэдэг шүү дээ. Бид бол байгалийн нэг хэсэг гэж би бодож байна. Усны асуудал маш хүнд гэж. Тэгээ энд үйл явцыг харахад нэг аимшигтай тийм парадокс ажиглагдаж байгаа. Байгалаа хамгаална гэж ярьж байна гэж. Урд урдны COP-уудаар ч гэсэн энэ зүйлийг ярилцсан гэж. Шийдвэрлсэн гэж. Гэхдээ үр дүн нь өнөөдөр энэ зүйлийг дахин ярих хүргэсэн гэж. Гэхдээ илүү дор болсон гэж. Илүү ихийг үйлдвэрлэл, илүү ихийг олборлол, илүү их хэрэгэл. Энэ ямар зүйл вэ? Учуучийн одоо экосистемийг сэргээх тухай, бас хамгаалах тухай энэ зүйлийг яригч. Бидний ярих, үйлдэх хоёр өнөөдөр тэнгэр газрын зөрүүг харуулж байгаа гэж. Хүн төрөлхтөн байгалаа аврахыг хүсэж байна гэж энэ ярьж байгаа. Энэ сайн хэрэг. Гэхдээ байгаль сүйрүүлдэг эдийн засаг системээс салж чадахгүй бол бид хүн үүнийг ярьсаар л байх болно гэж. Мэдээж 30 он, 35 он энэ илүү дор төвшөнд очно гэж. Энийг би зохиох боломжгүй гэж. Энэ ингэж явж ирсэн урдны COP-уудын үр дагавар, үр дүнгуудыг ажиглан харвас гэж. Мэдээж COP-уудаар юу амласан юм бэ гэж. Бас юу хийсэн юм бэ гэдэг дугай. Мэдээж хийсэн ч зүйл би, хийгээгүй ч зүйл би гэж ажиглагдаж. Энийг би санаанаасаа зохиох боломжгүй. Энэ бол цаг хугацааны туршид нотлогдож байгаа энэ баримтууд үүнийг өгүүлдэг гэж. Байгалийн сүрэл статистик болж харагддаг боловч үр дагав нь статистик биш гэж. Энэ бол бодит хохирол гэдэг. Үүнийг ойлгох, ухаарах боломжгүй гэж. Монголын гэдэг юм уу монголчуудын хувьд бол энэ асуудал маш хурц гэж би ойлгож байгаа. Монгол бол дэлхийн одоо хилцүүлгийн гадна байгаа улс биш. Харин өөрөөр хэлэх юм бол тал хээр, говь, өндөр уул, ус, намдор газар ч гэдэг юм. Бэлчээр нүүдлийн амтд шуу, зэрлэг, ан амтэн, адуу мал, аргал янгэрч гэдэг юм. Монголын шонхор зэрэг эдгээр нь бол дэлхийн экосистемийн нэг хэсэг байж байгаа. Өнөөдөр бид нар шонхорыг магадгүй олборлно гэсэн зүг баг. Бүх зүйлийг гэж экосистем нэг амьтнаас хүртэл хамаардаг гэж. Үүнийг ойлгох ухаан бидэнд хайрлаач гэж бодож байгаа. Энэ бол Монголын байгаль гэд зогсож болохгүй. Энэ бол хүн төрлөختний дэлхийн нийтийн Монголын асуудал гэж бодож байгаа. Мэдээж ундны усны тухай асуудал
маш хүчтэйгээр олон улсууд яаж эхэлж байна. Харин Монголд бүрэн эрхийн дор байгаа байгалийн баялаг өгөөд түүнийг хамгаалах нь Монголын үндэсний ашиг сонирхол төдийгүй дэлхийн экосистемийн хариуцлага юм а гэж ярьж байгаа. Сайн хэрэг гэдэг шүү дээ. Гэхдээ өөр гэдэг. Бид хүн одоо зардаг амьтны тухай хүртэл ярьж байгаа. Зардаг амьт. Энэ бол шонхор. Экосистемийн нэг хэсэг. Энийг дахин хэлээд байгаа. Монголын байгалийн өв үндсэн хуулиараа монголчуудын өмч. Дэлхийн генетик экосистемийн капиталын нэг хэсэг бол гэж. Энэ гэхдээ энэ дараачийн өгүүлбэрийг хэлхээс бас татгалзаж байгаа. Ингээд дараачих нь хэлээ. Бид байгалаа үн тогтоож зархаас өмнө үн цэнийг нь ойлгож чадсан уу гэдэг ийм асуултыг л үлдээе гэж бодож байгаа. Хит хурц зүйлийг би хэлхээс бас ивэж байгаа. Өөрөөр хэлэх боломжгүй шүү дээ. Байгаль дэлхийд ашиг өгч байхад байгалаа хамгаалахад яагаад мөнгө хэрэгтэй болдог вэ гэж. Энэ нэг хачин зүйл гэдэг. Энэ бол мөнгөний тухай асуудал ш. Энэ бол сэтгэлгээний тухай асуудал гэж. Үүнийг мөнгөтэй холбоот тайлбарлаж байгаа явдлуудыг өнөөдөр бид COP17-оос харж байгаа гэж. Сэтгэлгээ нь мөнгнөөс илүү чухал юм уу? Эсвэл мөнгө нь сэтгэлгээнээс илүү чухал юм уу? Аль нь тэр зүйлийг орлох вэ гэж бодож байна. Маш олон зүйлийг ярих ийм хандлага байгаа боловч энийг үргэлжлүүлэн бид хүн ажиглах нь зөв баг гэж бодож байгаа. Хүн ба байгалийн хоорондох шин зууны шинэ мянганы гэрээ магадгүй гэж. Байгаль бол ашиглах зүйл биш байж болох юм гэж. Байгаль бол хамгаалагч зүйл байж магадгүй юм гэж. Харин ирээдүйн хүн төрөлхтөн хүн өөрөө байгалийн нэг хэсэг гэдгээ ойлгох гэж магадгүй. Энэ зүйлийг маш их зовлон, маш их хор уршиг, хохирлыг амсаж байж ойлгож магадгүй гэж. Тэгээ өнөөдөр Монголд байгаль хамгаална гэдэг энэ үгийг хэлж зогсоо 126 улсын хүмүүс магадгүй сайн гэж. Гэхдээ энэ зүйлийг яриа зогсож нь бас муу гэж. Яагаад гэвэл энэ зүйлийг ярьсаар байгаа нь өөрөөр хэлэх юм бол ямар ч үр дүнд хүрээгүй байна гэдгийг л харуулж байгаа гэж. Тэгээ Монгол хүн бол өөрөө оршин байх нөхцөл, өв дээдсээс ирсэн итгэлцэл, өв боломжлол, үр хүүхдтэй үлдээх амьд капиталыг гадар нутаг байгаль ихтэйг хийсэн хүн төрөлхтний өмнөөс бид бүгд энхийн гэрээгээ хийж эйтэн гуталтай хүртэл явдаг. Энэ өв соёл гэж. Бид байгаль дэлхийгээ ингэж хайрлаж ирсэн ард түмэн гэж бодож байгаа. Бодож байна л да. COP17 хамгийн том зүйл биш. Энэ зүйл философийн асуудал дутуу байна гэж одоо би харж. Бид хідэн газар хамгаалсан бай биш. Бид байгальтайгаа дайтаж амьдрах хүн төрөлхтний хуучин философийг өөрчилж чадах уу гэдэг тийм асуултыг бас элмээр санаж. Асууя гэж байна. Шүүгч нь хинбэ гэж. Тэр бол байгаль гэдэг шүү дээ. Байгаль. Хүн биш, бурхан ч биш гэж би бодож байна.